юу болчихж байгаа. За мэдээж комент дээр биднээс тухайн групп дээр хийснээр хяналттай устгал нууцлал хийн бичвэр үүсгэх. Устгал нууцлал гэдэг нь бид урд өмнө дандаа атакууд хийдэг байсан бол одоо атак биш зүгээр бусад хүмүүст харагдахгүй байлгах арга хэмжээ авна. Нууц. Тэгэхээр энэ компани одоо энэ компаниг бидээс санал тавьсан нь яг устгахгүйгээр бидээс тэр танаа Монголын бүх хэрэглэгчдэр тэр Facebook хэрэглэгчдэр харагдахгүй байдлыг хийж байна. Устгах юм бол бас нөгөө тухайн хүний хууль зөрчил байгаа учраас харагдахгүй байх арга хэмжээ болж байна. Эзэн бол өөрөө хараад байна. Эзэн бол өөрөө байна гэж хараад байна. Байна гэж хараад байгаа. Бусад харагдахгүй байсан. Нийгэм цацагдахгүй болсон. Уурлууд яг зүгээр хамгийн гол юм. Энэ компани бол ингэж байгаа. Хууль зөрчөөд юм хийнэ гэх юм бол амар юм болж байна. Өндөр бидээс энэ IT-штэй бас харьцаж байгаа тийм IT-штэй. Тэгээд high-tech баг гэж мэдээж байна. High-tech баг нь өндөр нууцтай хамгаалах хамгаалтыг тогтоохыг олон улсын баг гэсэн юм байна. За мэдээж урд нь орон нутгийн сонгуул дээр ч гэсэн гэрээ байгуулсан байгаа. Энийг сунгаад Google-ийн хайлт систем бичвэрээ сандаар ажиллая. Энэгээр яг тэр урд өмнө юу хайж ирсэн, хэн юу хайж ямар хандлагыг илэрхийлж байгаа гэдэг нь санасан. 2012 авч ирсэн, 12 авч ирсэн, 2012 авч ирсэн. За буцаад нэг IT-штэй тавьдаг, IT-штэй тавьдаг. Хай-тек. За энэ бол Германы аюул том байна. Дэлхийн аль ч хэсгээс болоод хараа харцсан. Энэ бол мэдээ болж байгаа. Это юу хэцүү. Тийм болж байна. Тэгээ аюул хүн хэмээх. Гэтэ асуудал бүгдийн биднээс эхний ээлжинд бол ярилцсан, уулзсан, энэ төлөөлөгч нь ирсэн тэгээ эрсэл уулз тэгээд орон нутгийн сонгуулиар контактлжсэн. Таны уулзаад байдаг бол мөн шүү. Герман энэ уулзсан шүү. Орон нутгийн сонгуулиар тийм бол биш. Нэг Герман чинь нэг уулзсан шүү. Герман бид уулзсан. Тэр биш үү? Герман уулзсан тийм. Манай дөрөв л ирсэн. Танаа антараа юм даа. Биднээс биш. Тэгэхээр уулзсан. Яг л нэг чиглэл юм бас. Тэр үйл 10 сонгуулиар байсан. Би одоо танд цааш. За мэдээж мэдээ нэгдсэн сүлжээгээр бас мэдээлэл тарааж байгаа. За мэдээж хэл мэдээллийн салбар дээр мэдээ бүрэг үүсгэж байгаа учраас миний батал телевиз бааз хүмүүс болж явж байна. Зөвшөөрлөө авах эрхэмжүүд мэдээлсэн байна. За мэдээж буцаад дахиад нэг Монголын хувийн цуг бүрийн сайтын нэгдлийг буюу 200 сайт. 200 идэвхтэй үйлдвэр болж байгаа. 200 сайт. Тэгээ их баг гэхгүйгээр хандлтаар л мэдээ хийж байгаа. Мэдээж видео YouTube дээр видео байрсан зүйлс тодорхой юм нийгэм чиглэсэн нэвтрүүлгүүдийг бас явуулах гэсэн. Одоо энэ роотор явуулсан нэг дахиад За тэгээд мөн телемаркетингийн үйл ажиллагаа явуулдаг. Телемаркетингээр үндсэн хоёр агуулга өгч байгаа. Нэг нь Unitel, Mobicom, Scale, G-Mobile үндсэн бидний явуулдаг мессежийн зар явахаас гадна сүүлийн үед эвлэрээд байгаа Skype, Viber, WeChat, Line биднээс бас эрхийн хамтарч ажиллах юм дээр ярьж байгаа. Тэр эдгүүртэй бас биднээс сурчлага болон мониторинг хийж ажилладаг байна. Одоо бол ихэнх хүмүүс Skype, Viber, WeChat-аар харьцаж байгаа учраас энэ дээр биднээс нөгөө эсрэг талын бас ямар байдалтай байна гэдэг мэдээс бас нийгэмийн хэмжээгээр мэдээлэл үзүүлэхээр төлөвлөж байгаа. Ерөнхийдөө энэ хөтөлбөр маань яагаад 60 секунд гэсэн бэ гэхээр товчлогдсны дараа үндсэн манай энэ том стратеги үүсгэсэн дараа бид 60 секунд энэ бүх медиа хэрэгслийг ашиглаж эхэлнэ гэсэн. Маш хурдтай. Нөгөөдөө том хэмжээгээр. Гол стратеги ихтэй бидээс дэлхийн масс медиа контентын нэгдлийг энэ чинь үүсгэх. Хоёрдугаар тэрэн дээр тохирсон стратеги төлөвлөлтийг байна. Гуравдугаарт дата центр системүүд үүсгэх. Энэ нь төрөө юм. Тэг хяналт ийм дөрвөн стратеги ярьж байгаа. Ийм маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ зөвхөн эхлэе. Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй 12 оны сонгуульд бид хэдэн